Сайн байна уу? Хамгийн сүүлийн подкастаараа би барууны 12 сарын 24, 25 болон миний мэдих Улаанбаатарын 12 сарын 31-ний өдрүүдийн онцлог ялгааны талаар ярьж байсан. Усыг нь уувал ёсыг нь дагна гэгчээр энэ Францад ирснээс хойш оюутан байсан эхний онуудад би тэр үед хүүхдүүдэд харуулангаа намайг орон байраар хангадаг байсан айлуудтай урагдаад 12 сарын 24-ний оройг бас 25-ныг яаж өнгөрөөдгийг мэдэж авсан. Намайг хүүхэд байхад манайх хэд хоногийн өмнө ёлк засаад 12 сарын 31-ний оройг бүтэн ам бүлээрээ цуглаж, хамтдаа хооллож, хүүхдүүдтэй бэлэг тарааж, зурагтаар Орос, Монгол сувгуудаар ээлжилж баярын нэвтрүүлэг үзэж өнгөрөөдөг шиг Францчууд 12 сарын 24-ний оройг яг нэг тиймэрхүү маягаар өнгөрөөдөг. Ганц хоёр ялгаа нь гэвэл хооллох соёл нь өөр, бас зурагтаар тийм сүрхий баярын нэвтрүүлэг гардаггүй, харин шашны ёслол гардаг 25 навал ихэнхдээ амарч өнгөрөөдөг. Миний Франц дахь амьдралын эхний 4-5 жилийн 12 сарын сүүл нэг иймэрхүү байжгаад нөхөрт гарснаас хойших энэ 15 гаруй жилд 12 сарын 24-ний орой зарим жилд 25-ны үдийн цайгаар нөхрийнхөө хідэн хамаатнууд очдог болсон. Энэ олон жил бид хоёрыг хоёулахнаа өөрсдийн гэсэн амь амьдрал босох гэж оролдож яваа. Дээрэс нь намайг эднэрийн соёл, ёс заншлыг сайн мэдэхгүй. Дөнгөж танин мэдэх шатандаа явж байгаа. Хажуугаар нь хөгжиж буй орноос ирсэн болохоор хаяа бас нутаг нэгтнүүдэд нь гадуурхагдан байж олсон орлогоосоо хідэн халдвар төгрөг гэрийнхэн бас цэг хоёрынхоо хоёр талын хамаатнуудад хаяа илүүчлэх зовлонтой гэдгийг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Тэрийг авч хилцэгч сөхөөгүй 5-6 хүнд хий дэмий бэлэгсэлд барьж өгдөг болсон. Тэгэж гүйлээгээд хариуд нь энэ нэг юм чинь бас манай ёс заншлыг хүндэтгээд өрхийнхөө орлогоос бид нарт жилдээ ганц ч гэсэн удаа жоохон юм илүүчлээд байна шүү гэж ойлгоод намайг ядаж дараа жил чамд юу бэлгэлэл таалагдах бол гэсэн асуултаар ганц ч удаа урамшуулж байгаагүй. Надад байтугай бит хоёрт таалагдах бэлэг ганц ч гэсэн удаа бэлдэж байгаагүй. Энтергээд нэг тиймэрхүү байдалтай байдаг болохоор шантраад манай нөхөрч гэсэн өөрийнхөө хамаатнуудыг надтай шудраг бус харьцдаг гэж үздэг учраас эднэрийн зул сарын баярын үеэр бит хоёр амралтаар явдаг болоод нэг 2-3 жил болж байна. Ингээд сая 24 оны сүүлээр хий дэмээ зарлаг гаргаж ирснээс дээрэс нь өнгөрсөн 100 намар 2 амарч амжаагүй байсан учраас энэтхэгийн далайн нэгэн арал руу аялаад ирсэн. Бид хоёр хаяа далайн эргийн орнуудаар амралтаар явдаг болсноос хойш энэ жил анх удаа нэг том үйлдвэр шиг зочид бол сонгоогүй жижиг бол сонгосон. Тэр хэмжээгээрээ намайг эвэртэй туслаа харсан юм шиг харах үйлдэл болгоныг минь шинжиж шүмжлэх хүний тоо цөөхөн байсан. Парист бол цайвар арстай хүмүүс амралтаар яваад наранд бие шараад өгчилж орчуулбал сүтэ кофе эсвэл сүтэ шоколад болж ирчээд хүмүүст аль хэр борсноо гайхуулах маягтай байдаг. Гэтэл саяын явалтаар наранд бие тэгтлээ их шарж байгааг хүн харагдсангүй. Энэ нь гэхдээ дэлхийд даяар арьс өнгөний хорт авдрын тоо ихссэнтэй холбоотой байж болох. Бас тухайн орноос орчноос их зүйл шалтгаалдаг байх. Хэдэн зуун жилийн өмнөөс Франц гэх мэт ихэнхдээ Европын нийтдээ 4-5 орны сонирхлын бүс болж хэд хэдэн удаа өөр орнуудын албан ёсны эзэмшил болж боолчлогдож байсан тэр жижиг арлын хүмүүс дотор аль жуулчлалын үйлчлэгээний чанараас нь өөрсдийнх нь амьдралын чанар шалтгаалдаг гэдгийг сайн мэддэг найрсаг нэг нь байхад над шиг царайтай хэрнээ далайн эрэг дээр өдөржин бие шаарддаг ховор бараа харж байгаагүй хайр гаргийн этгээд шиг нэг юмтай яаж харцхаа мэдэхгүй байгаа юм шиг нь тэр зочид бодлын ажилтнуудын дунд мэрсэр байсан. Тэдний цагаан арстныг бусдаас илүү хүндэтгэж харцдаг байдал нь хүмүүсийг наранд бие хит их шарахгүй далайн эрэг дээр сүдрөвчөнд ороо хит хоног хөвтөж байхад босоход хүрэгдэг байх. Учир нь миний арьс өдрөөс өдөрт борлох тусам зарим ажилтнууд нь надтай бараг найзрахах хандлагатай болж ирсэн. Олон зуун жил тэдэнд колончлогдож байсан болохоор тэр арлынхан цагаан арьснаас эмээх хандлага далд ухамсарт нь битгээл генетикт нь сууж үлдсэн эдгэршгүй түүхэн шарахтай хүмүүс юм шиг надад ажиглагдсан. Дээрээс нь над шиг сарайтай хүн хараад энэ одоо бас хаанаас гарч ирсэн мангас уу гэж бодсон ч байж болох. Би бол хувьдаа бусдын харьцаж байгаа харьцаанд анхаарал хандуулад байдаггүй. Багаасаа охин хөөхт гэж гологдож намайг төрүүлж өсгсөн хүмүүс ч гэсэн өөрийгөө нэг их таалагдахгүй байснаа мэдэрч өссөн. Ялангуяа энэ Францад амьдарсан хэд хэдэн орноор бас хаяа амралтаар яялж явсан 20 гаруй жилийн хугацаанд янз бүрийн л харц, шүмж, гадуурхалтай тулгарч тэрнээсээ дөжирсэн хүн гэж хэлэхэд болно. Гэхдээ амралтын 10 хүрэхгүй зөөхөн хоногт зүрх болгондоо дахин хилэмцэхэм хийгээд толгооноос хөл хүртэл шинжиж харж гайхах
яруулцах энэ төр гээд байдал гаргаад байвал хүн юу гэж анзаарахгүй байх вэ? Надад зүүн өмнөд Аз царайнаас минь өөр хүний дургу хүргээд байх юм байхгүй л байх. Ямар өөрийгөө би янз бүрийн нүдээр хөндлөнгөөс харж үзсэн биш. Зүүн өмнөд Аз гэснээс энд Азуудыг хужаа гэсэн ганцхан хайрцаглаж залхуурдаг нь үнэхээр гайхалтай. Гэтэл Аз, Евро-Аз ямар том билээ дээ. Тэнд байсан амрагчдын дунд харин баруун европчууд болон Болгар, Унгар, Чех, Польш, Румын гэх мэт шинэ европчууд нарын бие авч явах байдлын ялгаа надад миний өнөөдрийн подкастын сэдвийн санааг төрүүлсэн. Баруун европчууд бол ихэнхдээ бүгдээрээ биш ихэнхдээ нэг үгээр хэлбэл хичнээн мэлми зорчирд болж сэтгэл сэртгийлхэм төрхтэй хүн амьтан юмс үзэгдэл харсан ч харааг өдөр эсгэж чаддаг хүтэн цустай хүмүүс. Харин шинэ европчууд нь бол мэдлэг боловсрал мэдээллээр арай дутмаг. Ийш тийш олон удаа ээлж үзээгүй дээ. Эдийн засгийн болцоо арай доогуураасаж болд юм уу? Бусдыг арьсангоор ялгарлах үзэлтэй нь бие авч явж байгаа байдлаас нь тод харагдсан. Өглөөний болон үдийн цай, далайн эрэг дээр өдөржингөө, оройн хоол, үдшилгийн үеэр миний хөдөлгөөн болгоныг ажиглаад зүүн Европын слав гаралтай болов гэмээр ойлгомжгүй хэлээр хоорондоо шивнээд ихэнх зөөгч ажилтнуудтай Францаар элен далангүй ярьж хөрөөд өмнөд Африкийн зарим амрагчдтай англиар бас хэдэн үг солилцоод байхыг минь дагуулж хараад нүдэ бүлтийдэл гайхаад байсан инэттэй бас өргөдмөрч юм шиг. Эднэр одоо гэрээсээ анх удаа гарч үзэж байгаа мó хайшаа ингээмээр. Ойролцоогоор 200 орчим амрагч 40 гаруй ажилтнуудын дунд нэгдүгээрт би ганцаараа хужаа шиг царайтай, хоёрдугаарт цагаан арьс нөхөртэй, гуравдугаарт нөхөртөөгөө 10 хэдэн насны зөрүүтэй, дөрөвдүгээрт борлохоос айдаггүй гэд тоочод байвал надад хүний анхаарал татах олон ялгаа байсан байх л та. Гэхдээ энэ бүхэн миний энэ удаагийн подкастын гол сэдэв биш. Өнөөдрийн миний ярих гол сэдэв бол манай энэ дэлхий гэж гариг дээр зайлшгүй хэрэгтэй. Гэвч цаг хором тутамд ихэнх хүмүүсийн санаанд нь ороод байдаггүй ус гэж бодсон юм. Ингээд би энэ удаа хүний хэрэглээний усны талаарх бодлоо мэдэж авсан өчүүхэн зүйлээ хуваалцъя. Намайг сурагч байхад дунд сургуульд надад усны талаар багш нар юу гэж зааж байсныг би сандаггүй. Европод бол дунд сургуулийн сурагчдад дэлхийд дээрх усны нийт хэмжээ 5 тэрбум жилийн турш өөрчлөгдөөгүй бөгөөд бидний ууж буй ус нь эртний динозавруудын хэрэглэж байсан ус байж болзошгүй. Дэлхийн хөрсөн дээр байгаа ус ууршиж үйл болж хуралдаад хур тондос болж эргэж газар дээр унаад нэг хэсэг нь хөрсөнд шингэж амтан ургамал модыг унтлаад илүүдэл нь гүний усны хоромтол дээр нэмэгддэг. Нөгөө хэсэг нь гол мөрөн тэнгис талаад нийлээд эргэж ууршаад гих мэд хэмнэлтэй байдаг гэсэн ойлголт өгч ойлгосноо баримлын шавраар хүртэл илэрхийлэх даалгавар өгдөг гинлээ. Би тэгээ боддتي. Хүмүүс тэгээд бүгдээрээ биенийхээ хэрэгэлсэн усыг эргүүлээд хэрэгэлдэг байж усаар дэлхийн бүх амтан болгонтой хідэн үеэрээ холбогддог байж ягаад би бинийг үргэлж үдсэн ядад байд юм бол гэж. Тэгэд би саяны амралтаар хідэн орой хооллож суухдаа хурширээнийхээ хүмүүсийн янзыг үзэх гээд нөхөртөөгөө нэлж тэр хавийн шинэ европчуудыг муулаад нөгөөдөл чинь юу ч идэхгүй хүмүүсийг даавалж хараад ярилцаад суугаад байна. Би энэ хүмүүст юу гэж хэлмээр байдаг гэж. Та нар 5 тэрбум жилийн тэртегээс манай энэ цэнхэр гаригийн амьтаа болгон нэг усаа эргэлдүүлж хэрэглэж ирсэн гэдгийг мэдхүү. Би дэлхийн түүхэнд хамгийн том гүрэн гэгддэг байсан Монгол гэж оронд төрсөн. Жишээ нь Чингис хааны талаар та сонсч ирсэн үү? Та нарын одоо уугаад сууж байгаа усыг Чингис хаан цэрэг аримтайгаа бүр морь малтайгаа хэрэглэж байсан ч юм билүү. Харин өнөөдөр та нарын шүдэ угаахтай хэрэгэлсэн усыг чинь Америкийн ерөнхийлөгчийн ач зээнээр 20-30 жилийн дараа эргүүлж хэрэглэж магад гэж бодож үзсэн үү? Тийм болохоор хүмүүсээс битгий айж бишвэрх. Харч бай, цагаанч бай, онигор бор нүдтэйч бай. Хүн болгон усаар бие биетэйгээ холбогддог. Тийм болохоор бусдыг өөр шиг л хүн гэж бод. Эцсийн эцэст бидний уудаг ус, амьсгалдаг агаар, амьдардаг гариг маань бидний дундын өмч. Тэгэхээр үүнээс хойш ус уух таландаа Чингис хаан гэсэн энэ усыг амсч байсан байж магад гэж бодож үзээрэй. Хүний ертөнцийн мингийн. Гэхдээ ийм л гайхамшигтай гэд хэлчмээр санагддаг. Гэд албаар чанга ярьсан чинь намайг ойлгосон өсвөр насны нэг охинтой баруун Европ хос босохдоо яг ардлынх нь ширээнд сууж исэн энэтхэг гаралтай хоёр жоохон охинтой нэг залуу хосын охтуудтай очиж танилцаад тэрч аваад тэндээс яван явтлаа тэд нартэй их л татан найзууд болсон юм шиг дүр үзүүлсэн гэд боддоо.
Гэхдээ түрүүх миний ярьсан дунд сургуулиудад олгодог усны талаарх боловсрол бол усны эргэлтийн зөвхөн байгалийн хэмнэлийн тухай мэдээлэл юм гинэ. Өнөө үед бол бидний амьдралын хэмнэл байгалийн хэмнэлээс дэндүү хурдан, хот суурин газар дэндүү их хөгжсөн учраас усыг хэрэглээний болон их усврийн онцлогийг нь харгалзан цэнхэр ус, саарал ус, ногоон ус гэж ангилдаг болсон гинэ. Цэнхэр ус гэж гол мөрөн нуур болон гүний усыг хэлэх ба хүн төрөлхтний шууд хэрэглээнд ашигладаг хамгийн чухал усны их усвар. Тэнгис далайн ус нь хэвшлэн цэнхэр уст хамаардаг. Учир нь энэ нь гадаргын усны нөөцийн нэг хэсэг юм. Гэхдээ давсчил өндөртэй тул хүний шууд хэрэглээнд тохиромжгүй. Давс хүжүүлж ундны ус болгон хувиргаснаар тэнгисийн усыг ашиглах боломжтой ч энэ нь дэндүү их эрчим хүч шаарддаг юм. Саарал ус бол гэр ахуйн болон үйлдвэрийн хэрэглэнээс гарсан хаягдл ус бөгөөд цэвэршүүлсний дараа дахин ашиглах боломжтой ус. Харин ногоон ус нь хөрсөнд шингэж ургамал ой модны ургалтыг дэмждэг. Ургамал энэхүү усыг үндсээрээ шингээж фотосинтезийн үйл явцад ашигладаг. Хэдийгээр хүн энэ усыг шууд хэрэглэх боломжгүй ч энэ нь экосистемийн тогтвортой байдлыг хангахад маш чухал. Ургамал шингээсэн усаа навчнаасаа хөлрүүлэх замаар ууршуулдаг. Энэ үйл явц нь агаар мандалд чиг нэмэх гол их үүсвэрийн нэг болдог. Энэ ууршсан ус нь агаар мандлын чигшилд хувь нэмэр оруулж цаашдаа хурд дундас болон бууж усны эргэлтэд оролцдог. Бидний өдөр тутам ашигладаг ус нь бидний мах бод, байгаль, амьдралын салшгүй хэлхий юм. Хот суурин газарт хэрэглэгдсэн ус дахин боловсруулагдсан бидний ширээн дээр ирэхдээ биднийг өнгөрсөн одоо ирээдүйн хооронд холбож байдаг. Хот суурин газрууд цэнхэр уснаас гол их үүсвэрээ авдагч байгаль орчинд үзүүлэх дарамтыг бууруулахын тулд ихэвчлэн саарал усыг дахин боловсруулан ашигладаг гинэ. Тиймээс цаашид ногоон усыг илүү ихээр бий болгох нь бидний амьдралын чанарт илүү ач холбогдолтой гэдгийг мэдэж авах нь чухал. Учир нь бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх ус нь саарал ус бөгөөд хүний хэрэглээний бүхий л эд зүйлс, хувцас хунар, мөн агаар дах бусад хүчин зүйлсээс илүү бидний хэрэглэж буй саарал усанд агуулгадах охид эмэгтэйчүүдийн хэрэглэдэг жирэмслэхээс сэргийлэх бэлтгэл, бусад гормоны бэлтгэлүүд ер нь хүн болгоны байнга хэрэглэдэг эмийн үлдэгдэл гэх мэт химийн хаягдлууд агуулгаддаг. Эдгээр хаягдлууд нь сайн цэвэрлэгдэж, шүүгдэж чаддаггүй тул энэ нь өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боовжралд эрт явагдахад нөлөөлж биед нь дааврын ойлгомжгүй үйл явц үүсгэж хүүсээ андуурах үзэгдэл хүртэл нэмэгдэхэд хүргэдэг гинэ. Усны талаар судлаад байвал ер нь сүлдээ дургүй хүрх юм билээ. Ингээд ус их шингээдэг хэрнээ эргээд хурдан уршуулдаг мод ургамал олноор нь тарьцгаая гэсэн уриалгаар энэ удаагийн подкаста өндөрлөе. Энэ талаар мэдэх хамгийн хурдан арга бол зарим хүмүүсийн хувьд ChatGPT-гээс асуух явдал юм. Монгол орны байгаль, хүтэн, сэрүүн, хуурай, эрсдэс, уур амьсгал болон хөрсний онцлог зэрэгт тохирох ус сайн шингээдэг хэрнээ эргээд усаа хурдан ууршуулдаг ямар мод ургамал байдаг вэ гэд асуугаад үзээрэй. Харин ChatGPT болон бусад хиймэл оюун ухаан хэрэглэх нь усны нөөцөд муугар нөлөөлдөг гинлээ шүү. Яагад гэвэл хиймэл оюун ухааныг ажилуулах доолнд маш их хэмжээний тооцоолол, дата боловсруулалт шаардлагатай. Үүнийг гүйцэтгэхийн тулд томоохон дата төгөөдөд өндөр хүчин чадалтай серверүүдийг ашигладаг. Эдгээр серверүүд их хэмжээний захиргаан зарцуулж халалт үүсгэдэг. Халтыг бууруулахын тулд хөргөлтийн систем ашигладаг бөгөөд энэ нь их хэмжээний ус ашигладаг нүүрсний, цөмийн эсвэл усан захиргаан станцууд шаарддаг гэсэн. Би дахиад хэлье. Ногоон усыг илүү ихээр бий болгох нь бидний амьдралын чанарт илүү ач холбогдолтой. За ингээд өндөрлөе. Санал бодлоо хуваалцахыг бодоорой. Намайг шүмжилсэн ч болно. Би юм болохоор эцгийн эрхт ёсонд эмэгтэй хүнийг нийгмээрээ аль болох дарж дарангуйлж үл томсорлож байх ёстой байдаг учраас шүмжлэлээс айхгүй.